салааднаас ч бага калоритой хоолорлуулагч уургийн ундаа TechFit Monster. Jacqueline Mann Калифорни мужийн Сан Диего дахь Калифорни их сургуулийг төгссөн юм байна. За сургуулаа төгснөхийн дараа тэр бол нөхөртөөгөө хамт Калифорни мужийн Чула Виста гэдэг хотод байшин худалдаж аваад тэгээд 2013 он гэхэд Калифорни үндэсний сургуулийн дүүргийн харьяа Lincoln Acres гэдэг сургуульд 5 дугаар ангийн сурагчдад хичээл зааж эхэлсэн юм байна. За түүнийг таньдаг хүмүүсийн ярьснаар бол Jacqueline сурагчдынхаа амжилтанд чин сэтгэлээсээ баярлалтай, ажилдаа бол маш тийм үнэнч багш гэж ярьсан байдаг. Тэгээд ч тэр бол 2022 оны 8 дугаар сард Сан Диегогийн оны шилдэг багшаар шалгарсан 5 багшийн нэг болж исэн юм билээ. За ингээ энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэхэд нь бол түүний сургуулийн хэмжээнд хэрэгжүүлсэн STEM гэдэг хөтөлбөр байгаад байдаг шүү дээ. Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн боловсролыг өргөжүүлэх тийм хөтөлбөр бол маш их нөлөө үзүүлсэн гэж ярьдаг. За Jacqueline болохоор янз бүрийн байгууллагуудтай хамтран ажиллаж сурагчдад marine biology гэж байдаг. Далайн биологи, за тэгээ шинжлэх ухааны судалгаа гэх мэт олон салбарт боловсрол эзэмших, бодит туршлага хуримтлуулах боломжийг бүрдүүлж исэн. За ингэснээр хүүхэд болгон шинжлэх ухаан, технологийн ертөнцтэй танилцах боломжтой болсон юм байна. За тэгээ нэр хүндтэй шагнал хүртснийхээ дараа тэр бол телевизийн мэдээний нэвтрүүлэгт оролцоод ийм нэр хүндтэй шагнал хүртэхэд хүргэсэн ажлуудынхаа талаар ярилцсан. Тэр бол сурагч бүрийнхээ нийгэм, сэтгэл зүйн хөгжил, өөртөө итгэх итгэлийг төлөвшүүлэхэд онцгой анхаардаг тухайгаа бол ярьсан байдаг. За тэр бол өөрийгөө сурагчдынхаа хамгийн том тийм дэмжиж тусалдаг хүн нь байхыг хүсдэг. За тэгээ хүүхдүүд өргөлж өөрсдийгөө эргээр харж сураасай гэж хүсдэг талаараа ярьсан. За ингэснээр тэд нар бол зөв үнэт зүйлтэй болоод зөв сонголт хийх, за алдаа гаргасан ч гэсэн тэрнээсээ суралцдаг болно гэж үздэг талаараа дурдсан. За Jacqueline-ийн хэлснээр бол энэ арга барил нь сурагчдынхаа амьдралд бодиттой өөрчлөлт авчирсан. Тэд бол 1 жилийн турш яаж өсч хөгжиж байгаа гэдгийг цаашлаад ангиасаа гарсныхаа дараа өөр сургуульд орсон ч гэсэн эсвэл анги дэвшлээ ч гэсэн дараагийн шатанд яаж төлөвшөж хөгжиж байгааг нь харах нь бол түүнд хамгийн их аз жаргалыг авчирдаг гэж ярьсан. Ахлах сургуульд орсныхоо дараа ч бүр насанд хүрсэн хойноо ч гэсэн түүнтэй эргэж холбогдоод амьдралд нь эргээр нөлөөлсөн хүн гэж дурсдаг тийм сурагчдын тоо бол маш олон байдгийн байна. За тэгээ нөгөө нэвтрүүлэгт орсон талаар нь та бүхэнд ярив. За энэ нэвтрүүлэг нь ингээд яг сонсоход нэг тийм онцгийн сонин зүйлгүй ч гэсэн энэ хүн маань өөрөө гэмт хэрэгт холбогдчихсан байгаа учраас одоо ярих ярианд нэлээд та бүхэн бас анхаарлаа хандуулаарай. За тэгээ нэвтрүүлэгч болохоор мэдчлээд Jacqueline Mann болохоор бас хариу мэдчлээд өнөөдөр намайг урьсанд маш их баярлалаа гэсэн чинь нэвтрүүлэгч болохоор юуны өмнө танд дахин баяр хүргэе. Энэр хүндтэй шагналд шалгарсан таны хувьд ямар утга учиртай байсан бэ гэж асуусан чинь үннийг хэлэхэд одоо ч итгэмээргүй санагдаж байна. Сан Диего дахь гайхалтай олон багш нарыг төлөөлөн сонгогдно гэдэг миний хувьд асар том нэр төрийн хэрэг. За тэгсэн чинь нэвтрүүлэгч та 6 дугаар ангийн хүүхдүүдэд хичээл заадаг. Энэ бол хүүхдийн амьдралын маш чухал үе. Тэд өсвөр насны босгон дээр ирсэн байдаг. Удалгүй дунд сургуульд орно. Өсвөр насны дарамт, нийгмийн сүлжээ, дэлхийн олон төрлийн нөлөөлөлт тэднийг хүрээлдэг. Таны талаар бичсэн захидал, сэтгэгдлүүдийг уншихад нэг зүйл байнга давтагдчихсэн. Танай ангид сурч исэн хүүхдүүд өөртөө илүү ихтэй болсон байдгаа гэж бүгд бичсэн байсан. Та энэ бүх зүйлийг яаж хийдэг вэ? Бас яг одоо биднийг сонсож байгаа эцэг эхчүүд 6 дугаар ангийн хүүхдүүдтэй өөртөө итгэх итгэл, өөрийгөө хайрлах тухай ярилцахтаа юуг ойлгосоо гэж хүсэж байна гэд асуусан чинь миний хувьд нийгэм, сэтгэл зүйн боловсрал болон өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэх нь ангид маань хамгийн чухал зүйлсийн нэг байдаг. Үннийг хэлэхэд яг ид шидийн юм шиг үйлчилдэг цорын ганц арга гэж би бол хэлж чадахгүй. Би өөрөө ч тэрийг одоо хүртэл эрэлхийлсээр байгаа. Бас анги болгон өөр, сурагч болгон өөр байдаг шүү дээ. Гэхдээ хамгийн чухал нь тэдний талд үргэлж зогсдог хүн нь байх хэрэгтэй. Тэдэнд өөрсдөө итгэх боломжийг олгох, мөн тэд өөрсдийгөө яг таны хардаг шиг үн цэнтэй хүн гэж харж сурахад нь тусдах хэрэгтэй. За энэ одоо яриад байгаа өгүүлбэрүүд нь бүр айгүй инээдтэй заяа. Ер нь ингээд дараад нь ингээд та бүхэн одоо энэ дугаарыг сонсчоод дараа нь ярилцлагын сонсох юм бол энэ одоо жинхэнэ хамаг булхаагаа өөрөө ярьсан биш үү гэмээр сонсогдно. Та түрүүн хэлсэнчлэн нийгмийн сүлжээ, шинэ аппликейшнүүд хүүхдүүдэд маш их нөлөөлж байна. Тиймээс би тэдэнтэй үргэлж өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн харилцаж тэднийг аль хэдийнэ хариуцлага хүлээж чаддаг залуу хүмүүсээ гэж үзэж ярилцахыг хичээдэг
өгөөрэй гэсэн ба. Ингэснээр тэд өөртөө итгэлтэй болж зөв сонголт хийх чадвартай болохоос гадна хэрвээ төдийлөн сайн биш сонголт хийсэн ч гэсэн тэр алдаанаасаа суралцаж чаддаг болно гэд хэлсэн ба. Миний бодлоор хамгийн чухал зүйл нь эдгээр зүйлс байсан гэж хэлсэн. За тэгсэн чинь нэвтрүүлэгч болохоор энэ гайхалтай ажлаа цаашдаа ч үргэлжлүүлээрэ. Би 2 хүүхдийн ээж хүний хувьд манай хүүхдүүдийг зөв хүн болгон төлөвшүүлэхэд тусалдаг ийм сайхан багш нарт үнэхээр их талархтгаа гэд ерөнхийдөө нэг ярилцлага нь бол иймэрхүү байсан ба. Тэгээ ийм төрлийн яриа болж өнгөрсөн ямар нэг насанд хүрээгүйчүүдтэй холбоотой хэрэг хэрвээ болоогүй байсан бол энэ ярианд бараг 199% нэг сүртэй ач холбогдол өгөхгүй. Шилдэг багшийн шагнал авсан багш нарын нэг нь байна. Тэгээ нэвтрүүлэгт орсон юм байна. Хүүхэдтэй яаж ажилтдаг талаараа ярьж байгаа үнэхээр тийм сэтгэлээсээ ажиллаж байгаа багш байна гэж хараад өнгөрөхөөр исэн. Гэхдээ энэ нэр хүндтэй шагналыг хүртээд сурагчдынхаа төлөө бүх зүйлээ зориулдаг багшийн тухай олон нийтэд ярьснаас бүр хэдхэн сарын дараа хаалттай хаалганы цаана энэ маа гэдэг эмэгтэй яг үнэндээ юу хийж исэн гэдэг нь аажимдаа ил болж эхэлсэн. 2023 оны 3 сарын үед Lincoln Knockers багш сургуулийн 6 дугаар ангийн нэг сурагчийн ээж нь хүүгийнхаа тийм ааш занд нь нэлээд эвгүй гэмээр өөрчлөлт гарсныг анзаараад эхэлсэн юм байна л да. Тэгээд тэр болохоор хүүгийнхээ таблетыг шалгаж үзээд онлайн тоглоомын аппликейшн дээр хүүн багштайгаа өөрийнхөө багштай буюу Jacqueline Ma гэдэг эмэгтэй хоёрын хооронд бичсэн тийм айгүй эвгүй сэтгэл төрүүлэхээр мессежнуудыг олсон байгаа. За тэгээд тэр мессежнууд нь болохоор Jacqueline сурагчдаа бичсэн мессежнүүдэд устгах эсвэл vanish mode гэж байдаг шүү дээ. Мессежнүүд нь тодорхой хугацааны дараа өөрөө устддаг тийм гормоор харилцахыг зааж исэн гэдгийг нь олж харсан. За энийг олж мэдсэн даруйда тухайн хүүхдийн ээж нь Jacqueline-тэй бүр өөрөө ингээд нүүр тулж ярилцахад Jacqueline-ийн хэлсэн зүйл нь юу байсан бэ гэхээр энэ бол маш тийм төвөгтэй асуудал. Би багш сурагч хоёрын хооронд байх ёстой хэл хязгаарыг давчгсан байж магадгүй гэж ингээд ээжд нь хэлсэн ба. За тэгээд тухайн ээж болохоор 34 настай байсан Jacqueline Ma өөрийн 11 настай хүүтэй нь зохисгүй харилцаатай байж болзошгүй талаар хууль сахиулах байгууллагад азар мэдгдсэн байлээ. За энэний дараа болохоор мөрдөн шалгах ажиллагаа эхлээд мөрдөгчөд Jacqueline-ийн гар утсыг нэгжих тийм зөвшөөрөл бол гаргуулж авч чадсан. За энэ орон байрлал бас орох нэгжлэг хийх зөвшөөрөл гэдэг шиг гар утсыг нь шалгаж үзэх бас зөвшөөрөл гэж авдаг юм байна. За тэгээд тэдний олсон зүйл бол мэдээж хинээч санаанд ормооргүй маш цочирдмоор байсан. Jacqueline-ийн утсан дотор нууцалж тийм суулгасан нэг аппликейшн байсан. Тэнд бол маш олон зургууд хадгалагдсан байгаа. Тэдгээрийн дотор нь болохоор Jacqueline болон ээж нь мэдгдсэн гэдээсэн хүү хоёрын хооронд солилцсон бүр хэдэн зуун мессеж за тэгэл зургнууд Jacqueline өөрийнхөө бас хүүгийн бэлгийн шинжтэй зохисгүй зургуудыг тэрхүү аппликейшн дотроо хадгалсан байсан. Бас видео кол хийгээд тэгээд тийм жоохон sexual шинжтэй үйлдэл хийж байгаа үеийн тийм зургууд нь ч гэсэн багтчихсан байсан. Тухайн нууц аппликейшнээс илэрсэн мэдээлэлээр бол Jacqueline тэр 11 настай хүүтэй бараг 1 жилийн турш бэлгийн харилцааны шинжтэй холбоо тогтоосон тийм зүйл нь илэрсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ бүхэн хүүг бүр дөнгөж 10хан настай эсвэл 11 нас хүрээд удаагүй байх үед нь эхэлсэн байх өндөр магадлалтай байсан. За тэгээ гүнзгий шалгаад үзсэн чинь эхний мессежнүүд нь энгийн зүйлсийн тухай бичигдсэн байсан. За тэр хоёр болохоор сакс онлайн тоглоомын талаар хоорондоо ярилцаад хөгжилтэй онгоо энэ бичлцэж тиймэрхүү энгийн зүйлүүд байдаг байсан маа. Гэтэ цаг хугацаа өнгөрөх тусам Jacqueline бол ярианы сэдвийг маш аажмаар тийм sexual агуулгатай зүйл рүү чиглүүлээд эхэлсэн. За эхэндээ хүү болохоор ийм төрлийн ярианд ингээд юм бичгээс ерөнхийдөө жоохон айсан байдалтай угаасаа сайн мэдэхгүй учраас эргэлзэж байгаа гэдгийг нь илтгэсэн тийм мессежнүүд бол маш тодорхой харагдчихсан. Гэхдээ эцэст нь бол Jacqueline түүнийг өөртөөгөө зураг солилцдог хэмжээнд хүртэл нь ятгах чадсан байгаа байхгүй юу. За тэгээ дараа нь болохоор Jacqueline хүүд онцгой ханддаг болоод бүр гэрийн даалгаврыг нь өмнөөс нь хийж өгөөд сайн дүн тавьж өгнө гэж амладаг болсон байгаа. Бас янз бүрийн бэлэг өгч эхэлсэн. Мөрдөн байцаагчдын хэлснээр бэлэг өгч эхэлсэн үеэс эхлээд хүү бол тухайн бэлгийн агуулгатай ярианд улам идэвхтэй оролцож эхэлсэн гэдэг нь тодорхой ажиглагдсан талаар бол дурдсан байдаг. За тэгээ дараа нь Jacqueline хүүг бол ийм төрлийн харилцаанд бүрэн татаж оролцуулсны дараа тэд үнэхээр хайр сэтгэлийн холбоотой хүмүүс юм шиг сэтгэлдлийг хүүд төрүүлж эхэлсэн байлээ. За нэг мессежинд нь
Жаклин болохоор би чамд таалагддаггүй гэсэн утгатай асуулт асуусан чинь хүү болохоор би таны одоо жоохон гэхлээр одоо насаа хэлээд байгаа юм л та. Би таны жоохон найз залуу гэж хариулсан байгаа. Тэгсэн чинь Жаклин тийм гэхдээ энийг хизээж хинж мэдэхгүй гэд бичсэн байсан. Тэгсэн чинь хүү би танд хайртай гэж бичсэн чинь Жаклин болохоор би ч бас чамд хайртай. Үнэхээр би чамд үнэхээр дурлцсан гэд хариулчихсан байсан. За өөр нэг мессеж дээр Жаклин тэр хүүд ямар их хайртай болсноо бас тэдний хоорондын харилцаа тэгж их удахгүй цаашид үргэлжлэхгүй гэдгийг мэддэг. Тэрнээсээ болоод гонигтай санагддаг. Тэгээд ч удахгүй чи өөрийнхөө насны охтуудтай уулзаж болзоод эхлэн бизээ гэсэн утгатай зүйлийг биччихсэн байсан. Тэр хоёрын хоорондоо солилцсон хид хідэн зургууд байснаас гадна за Google Meet видеогоор хоорондоо холбогдсон скриншот нь гарч ирсэн. За тэрэн дээр нөгөө хүүхэд нь нүцгэн одоо шүршүүрт орж байгаа тийм дүрс байсан. Тэгэхээр Жаклин бол хүүг усанд орж байгаа нүцгэн үеийг нь харж исэн гэсэн үг. Ийм маягаар өсвөр насны хүүхэдтэй 2 дугаар сувгийн одоо юм бичилтдэг, бас ярилцдаг, хүүхдийг ийм зүйлд уруу татсан гэдэг нь ил тодолцсон. За тэгээ Жаклины утсыг нь дижитал шинжээчэд цаашид мөрдөн шалгалт хийгээд үтсэн чинь 11 настай хүүгээс гадна бас нэг 12-тэй хүүтэй нэлээд удаан хугацаанд бас л одоо харилцаатай байсан гэдэг нь ил болсон юм билэ. За яасан бэ гэхээр тэр 12-тэй хүү хичээлээ тарсны дараа сургууль дээрээ сакс тоглох гээд үлдлээ гэсэн нэрийдлээр ээж аавдаа хэлцдэг. Тэгээ хүүгөө үнэхээр одоо сакс тоглоо талбай дээр байдаг гэж бодож исэн байгаа. Харин Жаклин бол түүнийг хичээлийн дараах уулзалт гэсэн тийм нэрийдлээр хөнгөө ангид авч ороод энэ хоёрын хооронд бас л одоо өчнөө зүйл болж өнгөрсөн. За тэгээ 12-тэй хүү болохоор өөрийн гэсэн гар утас байхгүй. Ээж аав нь бол гар утас ашиглах, сошиал медиа ашиглахыг уг нь бол хориглдог ч гэсэн Жаклин болохоор түүнийг сургуулийн одоо чатны аппликейшн дотор эсвэл онлайн тоглоомын вебсайт дээрх чат румээр дамжуулж холбоо тогтоох аргыг хэлж өгсөн юм байна. Тэгээ хүү болохоор гэрийнхээ дундаа ашигладаг тийм таблет одоо байд юм байна л да. Тэрэн дээр багштайгаа чатлаад хүү одоо юунд дуртайг асууж, байнга магтаж, за энэ маягаараа илүү одоо ойртож исэн. За ерөнхийдөө яг тэр 11-тэй хүүд ямар хандлага гаргаж исэн яг ижилхэн одоо өнгө аястай байсан. За тэгэл бас ижилхэн энэ 12-тэй хүүд бэлэг сэлт өгөөд, сайн дүн тавиад, гэрийн даалгаврыг нь хүртэл хийж өгдөг. За тэгж жагаад нэх бодлохгүй 2 дугаар сувгийн сэдв рүүгээ ороод 12-тэй хүү бол тэр үеэр нэлээд санаан зовсон байдалтай айгүй тийм тухгүй жоохон зайгаа барих хандлага гаргаад эхлэнгүүт нь Жаклин бууж өгөлгүй нэлээд одоо тууштай зууралцсан байсан. Удаачгүй тэд бол хоорондоо эвгүй зургнууд солилцож, эвгүй яриа өрнүүлж, сүүлдээ Жаклин хүүг ятгаж, эвгүй үйлдэлүүд хийгээд тэрийгэ дүрсжүүлж видео болгоод над руу явуулчихаа гэж хэлдэг байсан маа. Хэрвээ яаж хийхээ мэдэхгүй байгаа бол энэ бичлэгийг үзээд сураарай гэд нэг линк энэ төр явуулцдаг. Тэ бүр нэг удаа хэрвээ чи чадахгүй байх юм бол тайчигч залууд мөнгө төлөөд чамд тэр хүн яаж хийхийг зааж өгч болно гэж хүртэл бичсэн байсан. Хүүхэд өөрөө энэ зүйлд дуртай байсан гэхээсээ илүүтэйгээр тэр хүүхдийг одоо ийм зүйл хийтэл нь нэлээд сайн ятгах чадсан гэж дүгнсэн. Хоол орлуулагч, булчингийн хөгжлийг дэмжигч TechFit Monster уургийн ундаа өнөөдрийн дугаартай хамтран ажиллаж байна. Үлсэхгүйгээр турах зорилготой жингээ барихыг хичээж байгаа. Улирал солигдох үеэр ядарч сүлдэхгүй байхыг хүсвэл уургаар баялаг TechFit Monster ундааг та бүхэн сонгож хэрэглээрэй. Өглөөний цайнд бас өдөр хөнгөн уургаа нөхөх үедээ гэх мэт уураг дутагддаг хүн болгон хэрэглэх боломжтой. Таны өдөрт авах ёстой уургийг эрүүлэр өгөх TechFit Monster ундааг CU-гийн бүх салбараас худалдаж авах боломжтой. Энгийн ундаа биш, эрүүл мэндийн ундааг хэрэглээндээ оруулж заншаарай. За ингээд хэдүүлээ дугаар руугаа буцаад оръё. 12-тэй хүүгийн ярьснаар бол анги дотор ганцаархнаа байх үеэр нь багш нь хаалгыг нь цоожлоод тэгээ цамцаа тайлаад над руу ойртохыг хүссэн. Бүх юм боддоор болж байгаа гэдгийг ч ойлгож чадаагүй. Юу хийхээ мэдэхгүй сандарсан бас айсан болохоор тэр ангиас шууд гараа явсан гэж ярьсан. Яг энэ мэтчлэн 11-12-тэй хоёр хүүд хоёуланд нь энэ явдал тохиолдсон. Ингээд бодохоор энэ Жаклин Ма гээд багш эмэгтэй өөрийн гэсэн гар утасчгүй, таблетчгүй, энгийн одоо мессежийн аппликейшн ашиглах хэрэггүй байсан жоохон хүүг хүртэл анилоод сургуулаас гадуур түүнтэй холбоо тогтоох аргыг олж удаан хугацааны турш итгэлийг нь олоод тэгээд өөрийнхөө өрхөндөө оруулж чадсан. За хамгийн харамсалтай нь тэр 12 настай хүүгийн эцэг гэх нь бүр юу ч мдэггүйсэн билээ. Тэ энэ бүхэн болж байгаа гэдгийг тухайн одоо 11 настай хүүгийн хэргийг шалгах явцад мөрдөн байцаагчаад мессежнүүдийг нь олж илрүүлэх хүртэл ерөөсөө огт мдэггүй байсан. За энд бол нэг зүйлийг бас онцолж хэлэх хэрэгтэй байх. Жаклины ашиглаж исэн одоо тэр мессежний аппликейшн нь
тодорхой хугацааны дараа мессежнүүдийг автоматар устгадаг байсан болохоор мөрдөн байцаагчид тэдний хоорондоо солилцсон бүх мессежнүүдийг сэргээж унших боломжгүй байсан юм билээ. Гэхдээ одоо урд нь дурдсанчлан Жаклин бол өөрийн гар утсанд байсан нууц аппликейшндээ тэдний хоорондоо солилцсон маш олон зургуудыг хадгалсан байсан. Тэднийг үзэхэд яг одоо саяхан ярьсан зөвлөд яаж алхамаар өрнөсөн гэдгийг нэлээд тодорхой одоо харах боломжтой байсан байна. Энэ бүхий л одоо эвгүй баримтыг илрүүлсэний дараа 2023 оны 3 сарын 7-нд тухайн үедээ 34 настай байсан Жаклин Ма насанд хүрээгүй хүүхдүүдтэй холбоотой одоо бэлгийн гэмт хэрэг үйлдсэн гэх одоо олон зүйл ангаар шууд одоо баривчлагдсан. За тэгээ баригдсныхаа маргааш нь тэр болохоор 100 мянган $100 батлан даалтаа төлөөд одоо шүүх хурлалтад төр хугацаанд судлагдсан юм билээ. Гэсэн үедээ тэр бол удаагүй дахиад баривчлагдсан. За яагаад вэ гэсэн чинь гэрчид нөлөөлөхийг завдсан. За бас хүүхдийн бэлгийн хүчирхийллийн утга агуулгатай дүрс бичлэг материалыг эзэмшижсэн гэсэн хэд хэдэн нэмэлт зүйл ангууд нэмэгдсэн болохоор тэгээ буцаа баригдсан байдаг. Нийтдээ түүнд бол бүр 21 хүнд гэмт хэргийн зүйл ангаар ял одоо төлөвлөсөн юм билээ. За баривчлагдах үед нь мөрдөн байцаагчид Жаклины төрөвчнээс нь 11 настай хүүгийн зургийг олсон. Бас түүний нэрнийх нь эхний үсгийг сэлсэн үнэт идэлэл зүүж явсныг нь илрүүлсэн юм билээ. Тэрнээс гадна ангийнхан ширээнээс тухайн одоо 11 настай хүүд зориулж бичсэн хайрын захиануудыг ч гэсэн олсон. За дараагийн батлан даалтын хурлын үеэр прокурорууд нэмэлт ялын үндэслэлүүдийг одоо танилцуулаад Жаклины хит тийм автомхай бусдыг одоо ингэж өөрийн болгож эзэмших одоо эрхшээлтэд оруулах сэтгэлгээ бусдыг хянахыг оролддог аюултай хүн болох нь хохирогчтойгоо одоо солилцсон мессежнүүдээс нь тодорхой харагдаж байна гэж мэдгдсэн юм билээ. Ингээд шүүх бол Жаклин Мад дахин батлан даалт олгохоос татгалцсан тэм шийдвэрийг гаргасан. За шүүхийн үзэж байгаагаар бол тэр оргон зайлах өндөр эрсдэлтэй олон нийт болон хохирогчдод аюул очруулж болзошгүй хүн гэж үтсэн юм билээ. За энэ үед бол Жаклин өөрийгөө буруугүй гэж мэдүүлсэн. За түүний шүүх хурлал анх баривчлагдсанаас нь хойш 2 жил гаруй дараа буюу 2025 оны 4 сарын 14-нд эхлэхээр товлогдсон юм билээ. За гэхдээ шүүх хурал эхлэхээс ердөө 2 сарын өмнө буюу 25 оны 2 сард болсон нэг шүүх хурлын үеэр Жаклин гинэт мэдүүлгээ одоо өөрчлөлт эхэлсэн. За тэр бол 2 хохирогчтой холбоотой нийт 4 зүйл ангийг хүлээн зөвшөөрсөн. За тэрэнд нь болохоор насанд хүрээгүй хүүхдийн эсрэг хүч хэрэглэн эсвэл одоо айлган сүрдүүлж садар самуу үйлдэл хийсэн 2 зүйл анги бас хүүхдийн бэлгийн хүчирхийллийн материалыг өөр дээрээ одоо эзэмшиж байлгаж хийсэн гэсэн 2 зүйл анги багтжсэн. Тэгээд түүнийг одоо буруугаар хүлээн зөвшөөрсний дараа өмгөөлөгч нь хэвлэлд одоо мэдээлэл хийгээд энэ шийдвэрээр Жаклин өөрийн үйлдэлийн хариуцлагыг хүлээж байгаа. Энэ хэрэг тангарахтны шүүхээр хэлэлцэгдэхээс өмнө дуусж байгаа гэдгийг хэлсэн юм билээ. Ингэснээр хохирогчд болон тэдний гэр бүлийнхэн шүүхийн өмнө дахиж жиж өөрсдөд нь учирсан энэхүү эвгүй явдлыг дахин эргэн санах шаардлагагүй болсон гэж өмгөөлөгч нь одоо тайлбарласан юм билээ. За удалгүй 2025 оны 5 сарын 9-нд Жаклинд ял оноох одоо өдөр нь болсон. За тухайн өдөр шүүх хуралд 2 хохирогч болон тэдний эцэг гэхийн хинэнч доо очоогүй байсан. Ял оноо хурлын үеэр прокурорууд Жаклины үйлдэл ямар амьсгалтай байсан гэдгийг дахин одоо онцолж ярьсан. За тэр бол энэ 2 бяцхан хүүгийн итгэлийг бэлэг, хоол, онцгой анхаарал халамж, бүр гэрийн даалгаврыг нь өмнөөс нь хийж өгөх замаар аажмаар одоо энэ итгэлийг нь олсон. Тэр багшийн хувьд эрх мэдэл бүхий байр суурьнд байсан. Тэр эрх мэдлээ ашиглаж 2 хүүг өөрсдийнх нь нас сэтгэлзэн хөгжилд огт тохироогүй бэлгийн шинжтэй харилцаанд татан оролцуулсан. Энэ бол ганц өдрийн алдаа эсвэл санамсаргүй үйлдэл байгаагүй. Харин бүтэн 1 жилийн турш үргэлжилсэн төлөвлөгөөтэй давтагдсан бэлгийн хүчирхийллийн үйлдэлүүдийн цоврал байсан. Тэр зөвхөн 11-12 настай энэ 2 хүүг ашигласнаас гадна эцэг эхийн бүрэн итгэлийг хүлээсэн багшийн байр суурь ашиглан ийм үйлдэл хийсэн. Эцэг эх нь Жаклиныг ийм аимшигтай, ийм жигшүүртэй хэрэг үйлдэх чадвартай хүн гэж хизээж төсөөлж байгаагүй. Тэд түүнд бүрэн итгэж ийсэн гэж одоо прокурорын зүгээс хэлсэн байгаа. За энэхүү хэргийг яагаад ингэж маш одоо аимшигтай гэж үзээд байна вэ гэхлээр Америкт ялангуяа одоо энэ хүүхдийн хүчирхийллийн хэргийг бол нэлээд одоо томоор авч үздэг, цаашдаа гаргахгүй байх үүднээс ийм хэмжээнд авч үзэх нь бол одоо миний хувьд маш тийм зөв систем шиг санагддаг. За тэгээ прокурорын ярианы дараа
Жаклин Магийн ялыг нь зарлахаас өмнө түүний өөрийнх нь мэдгдлийг яриулах тийм боломжийг олгосон. За тэр бол шүүх танхимд сууж исэн олон нийт хохирогчд болон тэдний гэр бүл бас арын игнийг дүүргэж суусан өөрийн гэр бүлийнхэндээ хандаж мэдгэл хийсэн байна. За тэгээд тэр бол маш их уйлж нулимсаа бүр барьж чадан эхлээд хохирогчд болон тэдний гэр бүлээс уучлал хүссэн. За тэр бол өөрийн үйлдэлийг хувиа хичээсэн хэрэг байсан гэж хэлээд багшийн мэрэгжлийн нэр хүндийг гутаасан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэр бол өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж хөвгүүдийг гэрхшээлдээ оруулж тэднийг хуурч мэхэлсэн гэдгийг хэлсэн юм байна. Тэдний насны хүүгүүд бол ямар ч санаа зовох зүйлгүй гадаа тоглож хүүхэд насаа жаргалтай өнгөрөх ёстой байсан. Гэхдээ би тэдний хүүхэд насыг булаасан. Тэдний хүчрхийлж байх хугацаанд би эцэг эхийнхэн нүүрэн дээр худлаа ярьж багш хүн ямар байх ёстой вэ гэдгийн яг эсрэг хүн нь байсан. Би өөрийн хувиа хичээсэн хүслээ тэр хоёр хүүгийн эрх ашигаас дээгүүр тавьсан. Би тэр хоёрыг ашиглаж хуурч мэхэлсэн. Би өөрийн эрх мэдлийн хүрээнд тэднийг захирж хянахыг оролдсон. Би өөрийгөө тэдний найз гэж итгүүлсэн. Энэ насны хүүхдүүд санаа зовох зүйлгүй гадаа тоглож хүүхэд насныхаа сүүлийн хэдэн жилийг аз жаргалтай өнгөрөөх ёстой байсан. Харин би тэдний хүчээр насанд хүрэхчдийн ертөнц рүү түлхсэн. Миний үйлдэлийн улмаас тэр хоёр хүү насан туршдаа эдгэхгүй шарх үлдээсэн зүйлсийг тулсан. Би тэдний гэр бүл хайртай хүмүүсийг нь ч гүнээ шархлуулсан. Би тэдний гэр бүлтэй анх танилцахад тэд намайг чин сэтгэлээсээ хүлээн авч амьдралдаа оруулсан. Харин би тэдний нүүрэн дээр худал ярьсаар нууцаар хөвгүүдийг нь хүчрхийлжсэн. Миний гэмт хэргийг мэдсэний дараа эхний хохирогчийн ээж миний өөрийгөө тэдэнд харуулж исэн багш биш тийм хүнч биш гэдгийг ойлгосон. За ингээд ийм зүйлийг бол шүүх танхимд ярьсан байгаа. Үнэхээр гин буруугаа ойлгосон. Өөрийн тэрнийг хүсэл гэхүү энэ доторх хүсэл нь лээсэн бахал та энэ хүний чинь шууд бараг педофил гэж хэлж болохоор байгаа байхгүй юу? Зөвхөн эрэгтэй хүн педофил биш бас эмэгтэй хүн педофил байх тохиолдлууд бол мэрсэр сонсогддог. Нэлээд олон байдгаас ингээд мэрсэр сонсогддог нь магадгүй ийм байх гэж би бодсон. За ингээ хоёр талын мэдүүлэг болон Жаклины өөрийн мэдээллийг нь сонссны дараа шүүгч бол Жаклин Мад 30 жилийн хорих ялыг оноос юм байлээ. За тэр бол 60-аас 70 наснда суллагдсан ч гэсэн насан туршдаа бэлгийн гэмт хэрэг үйлдэгчийн бүртгэлд бүртгэгдэх тийм шийтгэл бол ингээд оноогдсон юм байна. Sex offender гэж ярьдэн штэ. Яг тийм хүнээ бол ингээд нөгөө сайт дээр байнга байршуулад хизээч ингээд арилгахааргүй болгоод оруулцдаг. Тэгэхээр тийм хүний тоонд бол энэ Жаклин Маг гэдэг эмэгтэй орсон гэсэн үг. Ерөнхийдөө ийм төрлийн хатуу ял оноосонд нь надад бол айгүй тийм зөв санагдсан. Яг эсэргээрээ хэрвээ энэ хэргийг нэг эрэгтэй багш үйлдсэн байх юм бол эрэгтэй хүн ингээд бага насны охтын эсрэг үйлдсэн бол маш хатуу ял угаасаа авах байсан. Тийм болохоор шүүгч түүнийг эмэгтэй хүн гэдгээр нь өршөөл үзүүлээгүүд нь ингээд олон нийт айгүй эргээр хүлээж авт юм билээ. За ингээд нэгэн цаг үед оны шилдэг багш гэж өргөмжлөгдөжсэн Жаклин Ма 4 зүйл ангаар одоо бол мужийн хорих ангид 30 жилээс дээш ингээд бүх насаараа хоригдох ялаа эдэлж байгаа юм байна. За тэгээ нэг сонирхолтой зүйл нь юу байсан гэхээр мэдээж энэ хүн чинь шүүхээр ороод ингээд ял сонсгон тодорхой болсон учраас хуулийн талын зөвлөгөөг бол өмгөөлөгч нь угаасаа өгсөн бах. Хилэлцээр хийж ингээд өөрөө сүултээ бол 4 зүйл анги дээр буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн байсан шүү дээ. Хэрвээ хүлээн зөвшөөрөөгүй байсан бол Жаклин Ма нийтдээ 165 хүртэлх жилийн хорих ял авах эрсдэлтэй байсан юм билээ. За тэгээ өнөөдрийн хүртэл тэр бол өөрийгөө байнга буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч үйлцэн хэрэгтэй гүнээ харамсаж маш өөрөөсөө ичж байгаа талаараа илэрхийлд юм байна. За хэргийг хариуцсан прокурорын хэлснээр хохирогчдын гэр бүл одоо хүртэл мэдээлэл хийхээс татгалцсан гэсэн байсан. За тэр нь ч угаасаа дээр бах яагаад гэвэл хүүхдүүд чинь ингээд өсвөр насндаа очсон утгагүй насанд хүрэх гэж байгаа учраас тэдний цаашдын амьдралд нь дахин энэ зүйлийг сөхөөл тэрийгэ зургатаарч нэг яриад ч юм уу хин нэгэнд яриа өгөөл давтаал ингээд хүүхдүүдтэй сануулах гад байх угаасаа хэрэггүй байх. За тэгээд нөгөө 12-тэй хүүгийн ээж нь нэг л зүйлийг хэлсэн байгаа байхгүй юу. За тэр нь юу байсан бэ гэхлээр би түүнд тэгж итгэжсэн гэдэгтээ одоо ч ингээд өөртөө итгэхгүй байна. Эннээс өөр хэлэх үг надад алгаа гэд ийм зүйлийг хэлсэн баг. Өөрөөр хэлэх юм бол ингээд харахад айгүй юм итгэл хүлээмээр энэ хүн хизээч тийм зүйл хийх бараг л чадвар байхгүй өнтер гэж бодож исэн хүн нь хүртэл ийм зүйл хийчихсэн бахаар хүнийг юу н гаднаас нь хараад дүгнэх гэдэг айгүй бас өрөөсгөл юм аа гэж бодсон. Тэ ямар ч тач энэ хэрэг бол энэ хүрээд өндөрлсөн. Ерөнхийдөө ийм төрлийн насанд хүрэхчдээс айгүй тийм муухай төрлийн дурсамж тээж үлдээсэн хүүхдүүд шаардлагатай тусламжаа авж байгаасай амьдралынхаа тэрхүү хүнд дурсамжийг хүнд үеийг даван туулахт нь гэр бүлийнхэн ч юм уу эсвэл яг мэрэгжлийн хүмүүс
туслаасай, тийм мэрэгжлийн хүмүүст өөрсдөө ч ихсэн хандаасай гэж би бол боддог. За тэгээд энэ дугаараас одоо бидний авч болох мессеж юу вэ гэхээр бид нар хүүхдээ хамгаалахын тулд бүх боломжит арга хэмжээг авдаг ч гэсэн хүүхэд бол ингээд интернет орчинд яг юу хийж байгаа гэдгийг тогтмол ингээд хянаал тогтмол одоо хараа сууж авах ер нь бол айгүй тийм боломжгүй байдаг. Байнга одоо ингээд юмыг нь ухаад авах хэцүү, байнга бүх юмыг асуугаад авах хэцүү. Яг өөрийн гэсэн орон зай бас хүүхдэд хэрэгтэй байдаг ч гэсэн тэгж шалхахаасаа илүү яг ингээд найз шигэнд байгаад ярилцах юм бол хүүхэд илүү нээлттэй тий би энэ хүнд одоо би яг ээжтэй ч юм уу би аавдаа ингээд ярахаар айгүй тийм төвшгтэй тулахтай санагддаг та гэсэн тийм бодлыг төрүүлэх нь одоо хамгийн чухал зүйл байдгийн болов гэж боддог. Ер нь яг энэ эхний 11 настай хүүгийн ээж шиг зан ааш нь жоохон өөрчлөгдөж гинөө энэ төр гэдгийг ер нь анзаарсан байхад бас гэмгүй санагдсан. За тэгээ бүх одоо эцэг гих болсон хүмүүст хандаж хэлэхэд анхаарлаа ер нь бол битгий сулруулаарай. Баг ч гэсэн цаг зав гаргаад ярилцдаг байгаарай гэж хэлмээр байна. За ингээд энэ удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлөх боллоо. Өнөөдрийн дугаартай Take Fit Monster уургийн ундаа хамтарч ажиллалаа. Энгийн ундаа биш, эрүүл мэндийн ундааг хэрэглээндээ оруулж заншаарай. Та бүхэн Take Fit Monster уургийн ундааг CU-гийн бүх салбараас худалдаж авах боломжтой. Ингээд хэдүүлээ хагас цааны подкастаар эргээд олцъя.